Хойд овогт Луузангийн даваа сүрэнгийн гэр бүл түүний үр хүүхдүүдийн танилцуулга. Дархан цаазад хасагт хайрхан хан тайшир хар азрагын нуруу зэрэг Монгол алтын томоохон уул нуруудаар хүрээлэгдсэн Засагдхан аймгийн Сүжигт хүний хошуу буюу одоогийн Шарга суманд бидний элен цэмэг ашмаа төрж өссөн удмын хэлхээгээ үргэлжлүүлсэн түүхтэй. Элен цэмэг ашмаа маань тус хошууг тэргүүлж байсан Цэрэн чагдаржав ноёны албат байжээ. Тэрээр гэр бүл зохиож Баасан жав Цэсээ нарын хоёр охин Луузан хэмээх хүүтэй болсон билээ. Бидний өвөг эцэг Луузан нь элен цэмэг ашмаагийн 3 дахь хүүхэд болон мэндэлжээ. Өвөг эцэг Луузан маань бага насндаа мал маллах, тариалах ажилд шамдаж байсан аж. 10 гаруй наснда хошуу нутгийнхаа тэр хүн чимэд гэлэнд шав орж ардын хувьсгал гартал шавлан суужээ. Өвөг эцэг маань хүүхдэд ихэд ээлтэй, эрдэмтэй лам хүн байсан гэдэг. 1937-оос 1938 оны орчим бидний эмэг их Чандамгийн Цэвэнжавтай ханилын суснаар 5 хүүхдийн эцэг их болжээ. Эмэг их Цэвэнжав маань нутагтаа нэртэй дуучин хүн байсан гэдэг. Бидний аав Луузангийн даваа сүрэн 1940 онд Говьалтай аймгийн Шарга сумын өргөн ширэг хэмээх газарт мэндэлжээ. Аав маань бага насндаа мал маллаж, сумын бага сургуульд суралцаж дүүргэжээ. Анх нэгдэл байгуулагдахад тэмээчин болж, дараа нь ардын цэргийн албанд татагдан, одоогийн Дархан хотод барилгын цэргийн ангид алба хаасан билээ. Цэргийн комиссийн шалгалтаар цэргүүдийг дуулуулж шалгахад тэр үеийн цэргийн ансамбл тэнцсэн ч өөрөө сонгоогүй гэдэг. Тэрээр найр нь 3 дуутай, наадамд 3 даваатай эр хүн байв. Тухайлбал сумын чимэгтэй начин цолтой бүхийн засвал байсан төдийгүй алтан богдын шил, эр бор харцаг зэрэг олон сайхан уртын дууг дуулдаг байлаа. Тэрээр 1965-аас 1968 онд сумын худалдаа бэлтгэлийн ангид тоо бүртгэгчээр ажиллаж байгаад трактор комбайнчийн курс суралцахаар Зөвлөлт холбоот улсын Омсог хотыг зоржээ. Төгсөж ирээд Сэлэнг аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд комбайнчаар ажиллаж Атрын 2 дугаар аянд гар бие оролцсон гавьяатай. 1972-аас 1980 онд Шарга сумын нэгдэл тракторч нь 1981-ээс 1983 онд техник мэргэжлийн сургуульд мастер багшаар ажиллаж байлаа. Аав маань 1984 оноос сумынхаа 3 жаргалан бригадад ажиллаж 1990 оны ихээр говийн хөгжил нэгдэлд өөрийн хүсэлтээр тэмээчин болжээ. Тэрээр мөн нутаг усандаа нэртэй уяач байлаа. 1984-өөс 2004 он хүртэл 20 гаруй жил морь уяхта олон айраг түрүү авч байсан түүхтэй. 2024 онд Шарга сумаас сумын алдарт уяач цолыг өвлөн олгосон юм. Аав маань 1965 онд бидний ээж Бамплийн дулам сүрэнтэй ханилан 9 хүүхэдтэй болсноос 7 хүүхдийг эрүүлэнх өсгөн хүмүүжүүлсэн билээ. Аавын минь авьяас суу бэлгийг үр хүүхдүүдээс нь өвлөн авсан хүн олон бий. Бидний ээж дулам сүрэн 1943 онд Говьалтай аймгийн Хасаг жаргалан суманд мэндэлжээ. 1962 онд Ховд аймагт Баруун Таван аймгийн цаг уурчийн сургалтанд хамрагдаж 1963 оноос Шарга сумын цаг уурч сумын захиргааны бичээчийн ажлыг хавсран хийж байв. 1965 онд бидний аав Луузангийн даваа сүрэнтэй ханилан 7 хүүхдийг эрүүлэнх өсгөн төрнүүлсэн билээ. Ээж маань ухаалаг, даруухан, номонд дуртай, олондоо хүндлэгдсэн буурай байлаа. Даваа сүрэнгийн ууган хүү Далантай 1962 онд Говьалтай аймгийн Шарга суманд мэндэлсэн. 1979 онд Зөвлөлт холбоот улсын Коммунарские техник мэргэжлийн их сургуульд элсэн орж уул уурхайн техникч мэргэжлийг эзэмшсэн. Тэрээр 1981 онд олон улсын геологийн экспедицэд өрмийн мастраар ажиллаж 1982-аас 1985 онд цэргийн албыг 3 жил нэр төртэй хаасан. Цэргээс халагдсан ирээд мэргэжлэрээ үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ хүнд машин механизмын курс суралцаж төгссөн байна. 1991-ээс 2018 он хүртэл эзэмшсэн мэргэжлэрээ ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан билээ. Тэрээр шатар тоглох дуртай, спортын авьяастай, олонтой нийцтэй, айдуу зөөлөн зан чанартай нэгэн. Эхнэр Ринагийн даваа жавтай 1995 онд гэр бүл болж хүү охин 2-тай болсон. Эхнэр даваа жав нь сувлагчаар 34 жил ажиллаж 2023 онд гавьяаныхаа амралтанд гарсан. Ууган хүү Сүх Эрдэнэ 1995 онд төрсөн Нэгтлэн бодох бүртгэл банк санхүүгийн мэргэжилтэй. Тэрээр 2017 оноос эхлэн мэргэжлэрээ амжилт бүтээл дүүрэн ажиллаж байна.
Охин оюун эрдэнэ 1997 онд төрсөн. 2004 онд Отгон жаргал багшид шав орж уран нугралын гараагаа эхлүүлсэн түүхтэй. 2006 оноос эхлэн олон улсын уралдаан тэмцээн, аялын тоглолтуудад эх орноо төлөөлөн оролцож, мэргэжлийн уран нуграачаар ажиллаж байлаа. 2010 оноос эхлэн дэлхийн нарны цэргийн жүжигчнээр ажиллах болжээ. Одоо боловсрол судлалын чиглэлээр магистрийн зэрэгийг хамгаалахаар суралцж байна. Мөнх сүрэнгийн мөнхчөнтэй гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болжээ. Даваа сүрэнгийн ууган охин Ундрмаа 1966 онд Шарах суманд төрсөн. 1997 онд соёлын дээд сургуулийг номын санч мэдээлэл зүйч мэргэжлэр төгсөж, аймгийн нийтийн номын санд номын санч сан хөмөргийн эрхлэгчээр ажиллаж 2021 онд гавьяаны амралтандаа гарсан. Тэрээр шулуун шударга зантай, тусч хөдөлмөрч, ах дүүстэй түшигтэй нэгэн. 1987 онд хань намнангийн жаргал сайхантай гэр бүл болж 2 хүү, 1 охины аав ээж болсон. Хань жаргал сайхан нь соёл судлаач, соёлын менежер мэргэжилтэй. 1987 оноос хойш мэргэжлээр ажилласан бөгөөд аймгийн Ардын дуу бүжгийн алтай чуулгын удирдлагын албыг 16 жил хашсан. Том хүү жаргал сайхны өлзий орших соёлын дээд сургуулийн морин хурчийн ангид суралцаж, морин хурчаар 10 жил ажилласан. Оюун гэрлийн удал цэцэгтэй гэр бүл болж 2 охин, 1 хүүтэй болжээ. Дунд охин Үнэрмаа Солонгос хэлний орчуулагч, судлаач мэргэжилтэй одоо барилгын салбарт ажиллаж байна. Нөхөр Нямсүрэнгийн Цэрэн Содномтой гэр бүл болж 2 хүү, 1 охинтой болсон. Баг хүү Өсөхбаяр соёл урлагийн эдийн засагч менежер мэргэжилтэй. Төгснөөсөө хойш Алтай логистик компанид талбай мастраар ажиллаж байна. Даваа сүрэнгийн дунд охин Уран Чимэг 1968 онд төрсөн. Тэрээр 1984 онд Сумын баг сургуулийг, 1989 онд аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. 2000 оноос хуваараа бизнес эрхэлж байгаад 2007 оноос эхлэн хүмүүнлэгийн салбарт 18 жил тууштай ажиллаж гавьяаны амралтандаа гарсан. Тэрээр илдэг дүлгөөн зантай, олонтой нийттэй бичгийн авьяастай, үүлэн дуран нэгэн билээ. 1993 онд Зундуун Батаатай гэр бүл болж 3 охинтой болсон. Хань Батаа Алтан булгийн хөдөө аж ахуйн техникумыг хөдөө аж ахуйн механикч мэргэжлэр төгссөн. Ардын дуу бүжгийн алтай чуулгад нэрвэн албан тушаалыг 7 жил хашсан. Өдгөө Жасмин логистик компанид жолоочоор ажиллаж байна. Том охин Батчимэг 1993 онд төрсөн, сэтгүүлч, редактор мэргэжилтэй. Одоо мэргэжлэрээ ажиллан 50 гаруй ном бүтээлийг хянан тохиолдуулж, уншигчдын хүртэл болгоод буй. Галбаатарын амар түвшинтэй гэр бүл болсон. Дунд охин Батцэцэг 1995 онд төрсөн. Дүрс оншилгооны эмч мэргэжилтэй. Баяр сайхны балдорчтой ханилан охин хүү 2-тай болсон. Бага охин Соёл эрдэнэ 1997 онд төрсөн. Банк санхүүгийн мэргэжилтэй, мэргэжлийн салбартаа амжилт бүтээлтэй ажиллаж байна. Тэрээр Рагчаагийн болд эрдэнэтэй гэр бүл болж охинтой болсон. Даваа сүрэнгийн дунд хүү Баярбаатар 1971 онд Алтай хотод төрсөн. Тэрээр 4-р ангид сурч байхдаа бүжгийн шалгаруулалтад тэнцэж, хөгжин бүжгийн коллежид суралцсанаар бүжигчин, бүжигдэглэгч болох гараагаа эхэлсэн түүхтэй. Бүжигдэглэгч, найруулагч мэргэжил эзэмшсэн. 2001 оноос эхлэн улсын дуу бүжгийн эдмийн чуулгад мэргэжлэрээ ажиллан, ерөнхий бүжигдэглэгч, уран сайхны удирдагч зэрэг албан тушаалыг хашиж байв. 2019 оноос өдий хүртэл соёл урлагийн их сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байна. Тэрээр 200 гаруй тайсны бүжиг, өргөн хэмжээний 7 мэргэжлийн бүжгэн жүжиг туурвсан. Эдгээрээс жишээ болгон дурдвал Мэргэн буусан чон, бүжгэн жүжиг, Монголын их хатад үндэсний бүжгэн туйлс туурвж, Тамгагүй тур буюу Монгол хаан физикл дараамын жүжигийг бүжигдэглэгчээр ажилласан. Мөн Говьалтай аймгийн түүх 100 жилийн ой, Увс аймгийн 100 жилийн ой, Шарах сумын 100 жилийн ой Баяр наадмын нээлтийг найруулсан төдийгүй 2006 оны үндэсний Баяр наадмын ерөнхий найруулагчаар ажилласан билээ. Тэрээр 2017 онд Монгол улсын урлагийн гавь цэцгэлтэн цол тэмдгээр шагнуулсан. 1993 онд эхнэр Найдангийн Нэм даваатай гэр бүл болж охин хүү 2-тай болсон. Эхнэр Нэм даваа Нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн мэргэжилтэй. Мэргэжлэрээ олон жил тууштай ажиллаж, амжилт бүтээлтэй ажиллаж байна. Охин Нандингуа хөгжин бүжгийн коллежид суралцаж, хийлч мэргэжлээр төгссөн. Франц улсын Лион хотын консерваторийг хийлч мэргэжлээр төгссөн. Мөн Швейцарын Женев хотын хөгжмийн дээд сургууль симфони оркестрийн магистрийн зэрэг хамгаалсан. Одоо Франц улсын Лион хотод хөгжмийн багш, удирдагч мэргэжлээрээ ажиллаж байна. Хүү тэнгис мөн бүжгийн авьяастай 11-р ангид сурдаг.
Даваа сүрэнгийн дунд хүү Болбаатар 1974 онд Шарах суманд төрж сумын 10 жилийн сургуульд сурч төгссөн. Тэрээр газарчин дээд сургууль болон шинжлэх ухаан технологийн их сургуульд уул уурхайн ашиглалтын инженерийн мэргэжил эзэмшиж, техникийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 1994-өөс 2024 оны хооронд Гацуурт хан шижир энержи ресурс зэрэг уул уурхайн компанид ажиллахдаа 500 гаруй килограмм алт, 30 гаруй сая тонн нүүрс олборлон экспортлж, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулаад байгаа билээ. Тэрээр дуулах авьяастай, удирдан зохион байгуулах чадвартай, ахын дүүсийг холбогч нэгэн. Эхнэр Алтан гэрлийн отгон чимэгтэй 1995 онд гэр бүл болж 2 хүүтэй болсон. Эхнэр отгон чимэг нь багш, орчуулагч мэргэжилтэй. Олон улсын хүний эрх, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийг төлөөлөх байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд 28 орчим жил ажиллаж байна. Том хүү Миндамар 1996 онд төрсөн. Бээжингийн зам харилцааны их сургуульд инженер эдийн засгийн мэргэжил эзэмшсэн. Одоо Монголын төмөр зам компанид ахлах мэргэжилтэн хийж байна. Эрдэнэбаатарын Номин Эрдэнэтэй гэр бүл болж хүүтэй болсон. Баг хүү Амар Төвшин 2004 онд төрсөн. Одоо Солонгос улсын Пусаны үндэсний их сургуульд мэдээллийн технологийн инженер мэргэжлээр суралцж байна. Даваа сүрэнгийн отгон хүү Баяр сайхан 1978 онд Шарах суманд төрж 1986-аас 1994 онд сумын дунд сургуульд суралцсан төгссөн. 1999-өөс 2001 онд Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуульд суралцсан. 2002 онд талын аялгау хамтлагт хөмөчнөр элсэн орж 2003 оноос үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хөмөчнөр ажилласан түүхтэй. Ажиллах хугацаанд Аз болон Европын орнуудаар ардын урлагаа сурталчилсан, тоглолтуудыг үзэгч олондоо олон удаа толилулсан. Мөн өвөр Монголын Ордос болон Шилийн гол аймагуудад хөөмгийн сургалт явуулахын зэрэгцээ аялан тоглолтуудад оролцсон, ардын урлагаа сурталчлан таниулах үйл хэрэгт гар бие оролцсон билээ. 2008 оны олон улсын хөөмийн уралдаанд хар султ хамтлагийг байгуулан оролцож тэргүүн байр эзэж байв. 2009 оноос барилгын салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд хувийн компаниг байгуулан өдгөө амжилттай ажиллаж байна. Эхнэр Орхон Туяагийн баасантай 2010 онд гэр бүл болж 8 хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон билээ. Эхнэр баасан нь цэцэрлэгт ажилладаг. Баяр сайхны ууган хүү Хангал өсвөрийн боксын тэмцээнд амжилт гаргаад буй билээ. Даваа сүрэнгийн отгон охин Дагима 1981 онд Говьалтай аймгийн Шарах суманд төрсөн. Баг боловсролыг Шарах сумандаа эзэмшиж улмаар аймгийн 10 жилийн сургуульд суралцж төгссөн. 2002-оос 2005 онд багшийн мэргэжил эзэмшсэн. Брэкланд компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан бөгөөд одоо талын мэрэгэн компанид бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байна. Тэрээр цэвэрч нэм бай, халамжтай, нийтж, сэргэлэн зантай. 2009 онд Галсаагийн Гэрэл Бадрахтай гэр бүл болж хүү охинтой болсон. Нөхөр Гэрэл Бадрах нь Ховд аймгийн Уугуул бөгөөд эдийн засагч Нэгтлэн бодогч мэргэжилтэй. Хүү Тэмүүлэн 10 дугаар анги, охин Инрэл 6 дугаар ангид сурдаг. Охин Инрэл нь өвөө нага цаах нарынхаа авьяасыг өвлөн дуулж бүжиглэх, загвар зохион бүтээх зэрэг авьяастай. Лууцангийн даваа сүрэн, Бамплийн дулам сүрэн нарын үр хүүхдүүд бид амжилт бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөн, удмын хэлхээгээ нэр төртөө үргэлжлүүлж байна.